Сайн байцгаана уу үзэгчдээ. Лайк эрүүл мэндийн телевизийн зочны цаг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр өнөөдрийнхөө зочны цагаар Похо эрүүл мэндийн төвийн бүтээгдэхүүнийг та бүхэндээ танилцуулахаар яг одоо эрүүл мэндийн зөвлөх улаан эгчтэйгээ яг студид та бүхэнд хүрч байна. За өглөөний мэнд төргий. Баярлалаа. Өөрчн ч өглөөний мэнд төргий. Үзэгчдээ энэ өглөөний сайхан амгалан айлтгая. За тэгэхээр Похо эрүүл мэндийн одоо яг бүтээгдэхүүн гэхэлэр яг одоо үзэж байгаа үзэгчид маань маш сайн мэддэг болсон байх. Тэгэхээр яг мэддэгч гэсэн доторх найрлагуудыг нь яг хүний биед ямар хэрэгтэй юм гэдэг талааснаас яг өнөөдөр хоёулаа үзэгчдээс яг тодорхой мэдээллийг өгье. За манай Похо эрүүл мэндийн байгууллага бол Хятад улсын компани байгаа. 99 онд Хятад байгуулагдсан. Монголд 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгэхэд энэ ер нь бусад эрүүл мэндийн би их олон нэвтрүүлэг үзэл энэ 20 зэргээр суух юм байна л да тий. Их олон юмыг зэрэг үзэж мэддгүй байсан юм байна. Тэгээ маш олон бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Би ингээд дараалал ингээд нэвтрүүлэгт ороод бүтээгдэхүүнээ танилцуулдаг. Тэгвэл би энэ ер нь юуг нь илүү давуу ярмаар юм бэ? Манайх энэс юугаараа онцлогтой юм бэ гэдгийг бодож суулаа л да. Тэр нэвтрүүлэг үзээд 20 зэрд байх үедээ. Тэгээ манай бүтээгдэхүүнүүд ерөөсөө давуу тал нь хорхоо ус линчийн мөгний найрлагатай гэдгээрээ л давуу талтай. За тэгээд шинжлэх ухааны хамгийн сүүлийн олд биотехнологийн сүүлийн үеийн олдуудыг шингээж энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж өгснөөрөө давуу талтай. Нөгөөтэйгөр ерөөсөө орны соёл энэ уламжлалт ангоо авах монголчуудад энэ байгаль ихтэлхийн юм бол маш их зохимжтой зүйтэй байдаг. Үгээрээ давуу талтай. За тэгээд энэ дотроос хорхоо ус гэдэг маань ерөөсөө дэлхийд дээр төвдийн өндөрлөг улсад агааргүй орчинд тийм ээ шавж ургамлыг хосолсон ургамал байдаг. За яагаад шавж ургамал гэхээр энэ малгайгүй дээд мөг гэж хорхоо усыг бол тийм ээ өвөлвөл ингээд шавжны авгалтай аманд ийм тоосонцор орж өвөл ичээд газрын өссөн хөлдөд 100 ингэж гарч урахаараа малгайгүй дээд мөг ургаж өгдөг. Энэ ямар учиртай гэхээр ерөөсө хүний бие гэдэг бол арга билгийн зохицол юм аа. Арга билгээ бид нар мэдэн ш тийм ээ Монголын төрийн сүлдэнд байдаг ерөн арга билгтэй маш олон юм мэддэг тийм ээ. Арга билэг хоёр ивэл ерөөсөө л эрэм 2 тийм ээ өдөр шөнө 2 халуун хүйтэн 2 энэ бүхэл ерөөсө байгаль дээр бүх юм хоёр талтай байдаг юм гэсэн үг тийм ээ. Үүнтэй адилхан өвчин маань ч гэсэн архаг өвчин, хууч өвчин гэсэн хоёр янзын өвчин байна шүү дээ тийм ээ. Маш удаан явцад үүсдэг, удаан явцад өвчлүүлээд байгаа өвчнийг бол архаг хууч өвчин гэдэг юм тийм ээ. Ямар нэгэн байдлаар өвхөл мөхлөөс бол хол тэгтэл биеинд нь дэм зовиртой олон жилээр явагдаад байгаа. Хурц өвчин гэдэг бол маш хурдан үүсдэг тийм ээ. Одоо энэ вирус халдварт өвчин бол хурц өвчөнд орно. Тий хурдан дархацтай байна. Хүн амыг өргөн хүрээнд хамарч байна тийм ээ. Амьсгалын замаар вирусын үеэр мөн тийм мухар олгойч гэх юм уу тийм ээ төрөлчих юм уу зүрхний одоо маш хүнд өвчин гэх юм уу маш хурдан өвчнийг бол хурц өвчин гэдэг. За энэ архаг болон хурц өвчин гэр маш хурдан төргөн эмчилгээний тулд энэ арга билэг хосолсон ямар юм байна вэ гэдгийг судалж мэдэж энэ үндсэн дээр энэ хорхоо өвсөөр бүтээгдсэн бүтээгдэхүүн маш сайн зохицоод байгаа. Аль ч өвчнөдөө таарад байна гэсэн үг тий. Ийм учиртай учраас л энэ Поховын бүтээгдэхүүнийг эрүүл мэнд талдаа ер нь Поховын манай компани бүтээгдэхүүн бол эрүүлжүүлэх тийм ээ тэнцвэржүүлэх нөхөн сэргээх цэвэрлэх юм үйлчилгээтэй л тий. Хүний бие дээр тий. Энэ дээр бол ерөөсө тэнцвэржүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн хоёр бүтээгдэхүүн эликсэр линчи хоёрыг л энд маань шингэн хорхоос энэ маань хуурай хорхоос орж гиснээр давуу талтай энэ элэгний ВЦ вирусын үед тийм ээ хэрэглэнэ мөн элэг шохойцсон хатуурсан тийм ээ цайрсан гэж хүмүүс хэлээд байгаа тийм ээ энэ хавсарч хэрэглэдэг энэ линчийн мөг гэдэг маань энэ тархины тэжээл гэж хэрэглэдэг энэ ерөөсөө хүний төв мэдрэлийн системийг сайжруулж цусны эргэлтийг сайжруулах ой тогтолт сэргээн бодох чадварыг сайжруулж өгдөг тархины тэжээл байна. Мөн одоо бол хүмүүс ихэнх нь утсандаа холбоотой байна. Компьютер дээр их юм хийж байгаа тийм ээ. Тэгээ мөн тархинд тэжээл болж өгдөг гэдгээр онцлогтой. Олон цагаар компьютер дээр суудаг улсууд тийм ээ. Тархиндаа маш их ядаргаа авч. Тийм маш их ядаргаа авж байгаа. Нөгөөтэйгэр нөгөө хор их авч байгаа тийм ээ. Одоо хүний бие нүдэнд харагдахгүйгээр долгионуудын компьютер дээр сууж байгаа тийм ээ. Энэний эсрэг үйлчилгээтэй л гэсэн үг тий. За энэ бол маш сайн тэнцвэржүүлэх бүтээгдэхүүн. Элэгний бүх төрлийн за тэгэл хавдрын уюудад хүртэл уудаг. За тэгээд ингээд хүн бие тэнцвэржүүлснээс хойш бол цэвэрлэх гэж байгаа тийм ээ. Тий цэвэрлэх хүн бие ер нь цэвэрлэхээ бид нар бол яг гадна талаас авсан доор ол тийм ээ. Нүүрээ магаал ингээд гой сайхны хэрэглээвэл би за тэгээд энэ залгуур хоолойноос эхлүүлэл одоо өтгөн гарах хүртэл хүн харанхуй орчим байна да тийм ээ. Энд бол хүний 500 600 эрхтэн байрлаж байгаа.
шивэцэрийн тийм ээ элэг бөөр зүрхээ бид нар харахгүй шүү дээ. А тэгтээ эднэр маань эрүүл байх ёстой гэдэг үднэсээ тийм үү. За ходоод гэсэн яаж цэвэрлэх вэ гэх. Энэ санцын сарнаа гэдэг хоёр бүтээгдэхүүн байдаг тийм ээ. Энийг эхнэр нөхөр хоёр бүтээгдэхүүн. Тийм би маш их сонсч байсан. Тийм эхнэр нөхөр хоёроос салдгүй тийм ээ. Бие биендээ нөлөөтэй байдаг. Энэ болохоор ерөөсөл хоол боловсруулах зам маань маш урт. 9-10 м газрыг тийм ээ. Энд одоо хүний биед хэрэггүй байгаа. Хэрэгтэй нь шимт хичээлээрээ хүнд аминдын болоод чинь тийм ээ. Хэрэггүй байгаа тэр бохирдлуудыг гаргах мөн улаан хоолой ходоод нэг тийм ээ улайл шархлаа маш сайн. Хүн ингээд нэг зовиурууд байдаг л да хоол идэхэд ингээ хий цанхаагаад байдаг. Эсвэл нэг чээж хорсоод гороогоод байдаг тийм ээ. Нөгөөтэйгөр болохоор ингээд нэг хоол шингэхгүй байх. За мөн маш их өтгөн хаталт гэж байгаа хүмүүс тийм ээ. Зовиртой шүү дээ. Одоо ямар өтгөн хатаад байна гэдэг эмнэлэг төвтөлтэй биш тийм ээ. Тэгэхээр энэ бүхэнд одоо ходоод гэсэн энэ бүх зовиуруудын үед за энэ зуны цаг болж байна. Зуны үед бол хүн нарийн бүдүүн гэсэн их анхаарч явах хэрэгтэй. Яг тэгээ халууны улирал болохоор хоол тэжээлт маань ямар нэгэн нэм бактери үржих боломж нь их байдаг тийм юм муудаж эсэж гашлах нь их байдаг. Тийм учраас хордлогонд маш сайн. Хоолны хордлого авчих гэдэг шүү дээ 100 бас яг авдаг тий том жижиг бол хөдөө гадаа явдаг ус агаар юм солилцдог тийм ээ. Энд бол тэг нарийн бүдүүн гэсэн шархлаан сайн, гүрээж горооход сайн, цанхаахад сайн. Энэ нарийн бүдүүн гэсэнд маш сайн бүтээгдэхүүнийг энэ хоёрыг хэлж байгаамаа. За ингээд цай байдаг манай. Цай бол маш сайн. Би бол цайгаа тайлбарлах маш их дуртай. Шээс хаванг маш сайн хөөж өгдөг. За тэгээ хоол боловсруулах замын зовиуруудаа сайн, амны цангаа маш сайхан тайлж өгнө. За ийм үйлчлэгээтэй цай байгаа. Ер нь хүний биеийн 200 зүрлийн зовиур сайн гэхээс хаван их сайн. Хаван гэхээр хүмүүс нөгөө хөл гаранд ингээл дараад өсгөл хаван гэдэг нь ер нь хүний биеийн тийм нүдэнд харагдахгүй тийм хаван байдаг. Энэ юугаар мэддэг вэ гэхээр энэ цаг уухаар шээс илүү ялгараад байдаг. Тэгэхээр бидний дотор байгаа хаван хөөж өгдөг. Ер нь ам их гатаад хуурашаад байгаа хүмүүс дотор хавантай байх магадлал их өндөр байдаг. Тэгэхээр энэ цай маань тийм үйлчлэгээтэй. За энэ гаусин гэдэг бүтээгдэхүүн байдаг. Энэ болохоор далайн замгнаас гаргаж авсан. Энэ байгаа юм жижиг таблеткийн хэлбэртэй байгаа хэмжээнээс 25 дахин томордог. За ингээл бид нар ингээ хоол идэхээс өмнө энэ бүтээгдэхүүнээс хэд хэдийг уучих гэд ингээд ходоодны ханаанд юм бүрхөвч үүсгэж өгдөг. Одоо дээр үеийнхэр бол парампорш гэдэг шиг тийм ээ. Хүний биед ингээд хэрэггүй байгаа тэр тос холестеринуудыг тэр замаг өөртөө шингээж аваад өтгөнөөр шууд гадагшлуулж өгдөг. Ийм дэвтэй. Энэ мөн нойр улчирхай зүс нь маш сайн. Одоо хүмүүс бол нойр улчирхай их өвдөг. Одоо зүс ингээ манайхан чих юмыг их сонин ингээ яваад байдаг шүү дээ. Миний зүс өтгөн гинэ, чулуутай гинэ, нуглаатай гинэ гэд зүгээр яваад байна тий. Тэгэхээр зүсөө угаах ёстой байгаа, зүсөө цэвэрлэх ёстой, зүсөө шингэлэх ёстой тий. Тэр гөрүүлц хөдөлгөөнийг сайжруулах ёстой байхгүй. Тэгэхээр нойр улчирхай зүсэнд маш сайн үйлчилгээтэй юм бүтээгдэхүүнийг гаавчин гэж байгаа. За манай энэ алтан цус гэдэг бүтээгдэхүүн их алдартай сайн бүтээгдэхүүн. Одоо айлбар Эйнштейний шагналтай. Энэ яагаад тэгэхээр одоо хүний цус их шингэн байвал хүн эрүүл байна гэж үздэг. Цус эрүүл байвал ер нь нүүрэндээ галтай, нүдэндээ зөгтэй тий цус шингэн явахд гэдэг ингээд ярьдаг хүмүүс тийм ээ. Тэгэхээр ерөөсө хүн залуу байх үедээ бол цус маш сайхан мэдвэл амьдралын явц цус өтгөрдөг. Одоогоор бол бүр залуучууд хүртэл цус нь маш өтгөн болсон. Энэ юугаар илэрч байгаа гэхээр маш их хараа муутай байна тийм ээ. Тий яг энэ харуулт саажилт гэдэг өвчнөд залуу хүнд ч хүрдэг болсон байна. Цус өтгөрөлтэй судасны уян гатан чанар алдагдахаар энэ тэнд харуулт өгöd байгаа тийм ээ. Тархинд таруулж байна, зүрхэнд таруулж байна. Энэ үл ерөөсөл цусны бохирдлоос, цусны өтгөрлөөс болж байгаа. Цусыг маш сайн шингэлж өгнө. За тэгээ энэ одоо ковидд ч гэсэн маш сайн цусаа шингэл гэдэг байгаа тийм ээ. Хүрсэн хүрхээс өмнө сэргийлэх зорилгоор бол алтан цусыг маш сайн ууж байгаа хүмүүс. Ингээд ерөөсө цус шингэн байвал энэ өвчин хүрсэн ч бас хөнгөн хүрээд өнгөрөх шинжтэй. За тэгээд цусыг маш сайхан шингэлж өгдөг. За ер нь цус өтгөн байхад ямар өвчнүүд давуу талх өөр тарих цусны өвчнүүд тийм ээ, зүрх даралтны өвчнүүд эдгээр бүгд энэ одоо өндөрсөх өвчин гэж ярьдаг да. Өөгтөс ихтэх тийм ээ, сахар ихтэх даралт ихсэх гурыг бол 3 өндөрсөх өвчин гэж анхаагт хэлдэг. Тэгэхээр энэ 3 өвчний эхлэл ерөөсөө өтгөн цустай холбоотой. Тэгэхээр энэ сахарт маш сайн. Сахар өндөр байгаа улсууд тийм ээ. Ер нь тэгээд тэр сахарынхаа бүр хяналтанд орцсон улсуудад тэгээд сахараасаа болоод хүндрэл өгөөд байгаа үед эдгээр сахарын өвчтэй тийм хүмүүст маш сайнаар нөлөөлдөг. Цусын сайхан шингэлээд өгөхөөр нөгөө цусан дахь сахарын хэмжээ буураад ирдэг аяараа. Ийм учиртай бүтээгдэхүүн байгаа. За ингээд цэвэрлэж яасны дараа бол манай нөхөх 2 бүтээгдэхүүнтэй 3 эрдэнэ илгэсээр кальц 2 маань нөхдөг.
За хүний үеинд юуг нөхөх гээд байгаа? Эрдэс бодисыг, тийм ээ, шүтэн гүцлийг, досыг, тийм ээ. За ингээд 12 төрлийн шүтэн хүчил байна, тийм ээ. 90 төрлийн ерөн элементийг хүн биедээ агуулж явах хэрэгтэй гэж байгаа, тийм ээ. Одоо яг хүмүүс ингээд шинжилгээ хийлгээд за миний магн тэд юм витамин С-ийн дутагдaltaй юм гэн кальцийн дутагдaltaй юм гэдэг боловч тэр 90 төрлөөс юунд дутагдaltaй вэ гэдгийг бид нар бас сайн мэдэхгүй л явчихдаг тийм ээ. Тий. Ер нь ямар нэгэн байдлаар юм дутагдaltaй байна гэдэг л хүний биед асуудлуудыг үүсгээд байдаг. Тий. Тэгэхээр нөхөж байгаа. Энэ 3 эрдний хэлгсээр бол үе мөч нь маш сайн. За полиартрит, артрит, ревматизм гэдэг тэгээ өвдөх, дохой өвдөх, түүнээсээ гадна үеийн өөрчлөлтөнд орох, тэгээ үеийн хагалгаанд ороход энэ сайн. Нөгөө тэгэр кальц байгаа. Энэ манай кальц бол бусад кальцээ давуу талтай нь болохоор шингэн кальц гэж явдаг. Шингэн кальц энэ болохоор далайн ургамлуудаас гаргаж авсан. Тэгэхээр энэ дотроо юм тослог кальцийг уухад бол дандаа тусан витаминтэй холж уудаг л да амтны гаралтай кальцийг ходоод зочроохгүй энэ кальцийн дотор тусан витамин агуулгадж өгснөөрөө давуу талтай. За энэ хүүхдийн түнхний ургалтан сайн. За яс уралт нь маш сайн. Яс ураад бороолохгүй байгаа юунд бол тийм манайханд одоо зөвлөгөөтэй холбогдоод дозыг бичүүлээд авч болно. Доор гарч байгаа утсаар тийм ээ маш сайн бороолж өгдөг. За хүний ясыг бол ер нь монголчууд хэлдэг шүү дээ тийм ээ 40 настай хүний яс хуруугаар 40 хонжож идэгнэ гэдэг тийм ээ манай кальцийг уусаар бол 20 хоногийн дотор ясанд маш сайхан бороо уус яс эдгэж өгч жишээ илүү хурдан хугацаа наажлуулж штэ тийм ээ энэ ухаантай кальц гэж хэлдэг яг тэр үе дээр ингээд одоо эргээд эрентгийн зураг авахлахад ингээд юмар гагантсан юм шиг тийм маш сайн бороо үүсгэж өгдөг. За тэгээд энэ эмэгтэйчүүдийн цэвэр шилтийн үед ихсэн одоо хүмүүс нэг чээж давчаад уйлаад бухимдаад байх үед тэр ерөөсөл нөгөө эмэгтэй хүн цэвэр гэхээр хамаг тийм эрдэс бодисоо гадагшлуулаа алдчихж байгаа учраас хямралд ордог. Тэрийг маш сайхан нөхчөж байгаа. За тэгээ шүдэнд маш сайн бага насны хүүхдүүдийн одоо шүднийг харлаа дурахгүй тийм ээ. Эсвэл шүдний ургалтанд зогсоод байгаа сайн түнхний толгой няраа хүүхдэд ууж байна. Бүх төрлийн хүмүүс ерөн кальцийн одоо кальц эцсийн дутагдлыг бол маш сайхнаар нөхөж өгнө л гэсэн ийм бүтээгдэхүүнүүтэй. За дараагийн нэг бүтээгдэхүүн болохоор саримсны досон хаан. За саримс маань сонгоны дэдв, сарана төрлийн ургамал. За тэгээ энэ юусэл байгалийн антибиотик гэсэн үг. За хүмүүс ингээд цагийн тарианд орсон гэдэг шүү дээ. Тэр бол одоо антибиотик тариаг цаг цагаар хийлгэж байна тийм ээ. Энэ бол саримстай хоолыг эзнээр тэр эсрэг байгаа вирусуудыг устгаж яах гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө тийм хорооны үед бол саримс одоо яг юуны үед ковидын үед бол маш сайн борлуулалт бол маш их хэрэглэх хэрэгтэй зөвлөд байгаа. Тэгээ энэ болохоор ерөөсөө тэрнтэй ч холбоотой энэ юугаараа ууцлагтай гэхээр ийм нэг ширхэг бондгортой нэг хил саримсны охийг агуулж өгснөөр давуу талтай. Тэгэхээр хүний биеинд тэр хор бохирдлуудыг гадагшуулж өгдөг. Түүнээсээ гадна хеликобактер үед ихсэн. Тэр хеликобактерийг устгаж өгөх давуу талтай вирус, бактери өрөвслийн эсрэг үйлчилгээтэй. Мөн ханиадны эсрэг үйлчилгээтэй ийм давуу талуудтай. За манай энэ зүрхний бэлтгэл байгаа. За 100 цаг болохоор бол ер нь бол гал мохоттой уйлрал тийм ээ халууны уйлрал эхэлнэ. Ерөнхийдөө зүрх муутай хүн бол ийм халуун газар ороход бол бөхчмдүүд байдаг тийм ээ. Давчтаад байдаг гэдэг тий. Тэгэхээр ерөөсөө энэ зүрхний бэлтгэл маань ерөөсөө хүний зүрхийг тэтгэж өгөх тийм ээ. Тэр зүрхний тэтэм судасны үйл ажиллагааг цусан хангамжийг сайжруулах тийм ээ. Зүрхэнд юу хэрэгтэй түүнийг л бэлтгэлээр олж авч яана л гэсэн үг. Зүрхний бэлтгэл байдаг. Зуны уйлралд бол одоо бүхэл даралттай улсууд бол уумаар, зүрхний өөрчлөлттэй бүх хүмүүс уумаар ийм бэлтгэл. Ер нь зүрхний өөрчлөлттэй байна вэ гэдгийг хүн шатаар явхад ер нь 3-аас 4 давхар шатаар гарахад хүн амьсгаахгүй байх хэрэгтэй юм. Эрүүл зүрхтэй юм бол тий. Тэгээд та тэрэнд давчтаад амьсгаадаад байгавал таны зүрхэнд асуудал байна л гэсэн. За энэ бол миний одоос тайлбарлах дуртай хамгийн сайн бүтээгдэхүүн юм. Эрчүүдийн бэлтгэл гэдэг луугийн эрчүүч гэж нэрлэдэг. За одоо ерөнхийдөө эрчүүдийн тохиолдод байгаа тийм ээ. Нэг нуугдмал асуудлууд байдаг тий нийтэд хэлдэггүй. Уцаар ярихдаа хүртэл их зовёртой шаналгаатай та ганцаараа байна уу? Ганцаараа өчиг зүлгээ авъя гэж гэх жишээний эрчүүдийн төрийн улчирхайн буюу эрчүүдийн бэлгийн үйл ажиллагаагийн сулралт ихсэн. Тий. За ер нь эрчүүд маань ингээд шээс задгаарах, шээс тусагнах, давсгаар өвдөх тийм ээ, шархирч өвдөх,
дүл жишээх зэрэгэл ингээд өөрчлөлтүүд ороод ирэхээрээ төрөө улчирхай давсагны өөрчлөлтөнд ороод ирдэг. За тэгээд мөн ингээд нас агчгаа болон дунд насны эрчүүдэд бол бэлгийн сулар бол их томгой болоод байгаа. Энэ бол орчин нөхцөл тийм ээ босод гавсарсан өвчин аль альнаасаа л үүсэлтэй байх. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэр үйлчлэгээнд л сайн бэлгийн үйл ажиллагааг сайжруулна. Дээрээс нь эрчүүдийн бүр давсаг төрөө хүчирхай 3 тэгсэн. Энэ одоо бага арцгийн үндийн эрхт ингээд Монгол дээл бүсэлсээс доошо байгаа энэ 3 эрхтэмэл бие биенийг ингээд харилцсан эрүүл болгож яадаг, харилцсан өвтгөж яадаг. Бүр муутай байвал давсаг өвдөд, давсаг муутай өвчтэй байх юм бол төрөө хүчирхайнд нөлөөлөх жишээний аль алийнхаа эдгэх зорилт. Энэ бол ганцхан төрөө хүчирхайч бүр давсаг төрөө хүчирхайнд маш сайн үйлчлэгээтэй эрчүүдийн бэлтгэл байгаа. Тэгэхээр ер нь ингээд таны танилцуулгыг ингээд харж байхад ПОХО эрүүл мэндийн бүтээгдэхүүнд ер нь бол яг хүний одоо асуудалтай тэр бүхий л зүйлд ер нь зориулагдсан бүтээгдэхүүнүүд бүгдээрээ байдгийн юм байна. Тэгэд таны яг ярианаас сонсоход бид нар яг бие юм өвчтэй гинэ, тим гинэ гэж таны хэлсэн шиг ингээд явж байгаад яг хүндэрсэн үед нь л бид нар яг эмнэлэгт газар ханддаг. Тэгэхээр ер нь бол тэрнээс өмнө бол бид нар яг өөрчлөлтөө зорилгоор 500 600 сая эрхтэнтэй тий хүн бүхэнд бол одоо эрүүл мэндийн хэрэгтэй одоо витамин амин дэмэл хэрэгтэй тэрийг л байгаль эйжийн одоо энэ өв сургамал тийм ээ хүнд хэрэгтэй бүх юмыг биотехнологийн өндөр юунд хийгээд ингээд уулгаж хэдүүлж байгаа шүү дээ тий энийг л бид нар зөвлөөд ингээд хэлээд яриад байгаа нь л. Тэгэд ер нь бол яг бүхий л насныханд яг зориулагдсан ер нь бол бүтээгдэхүүн байдаг үстэй тийм ээ. Тийм 0 наснаас эхлүүлээд өдөл нас хүртэл ууж олон. Гэхдээ бидний заавраар зөвлөгөөнөөр тийм ээ энэний нэмтэй харшиж байгаа. Бүтээгдэхүүнүүд за энэ бүтээгдэхүүнүүд болохоор дандаа гаднаасаа хэрэгэлдэг бүтээгдэхүүн байна дөө. Манайх бол ерөн гаднаасаа хэрэгэлдэг өвдгөвч, бүс, хүзүүвч гэж байдаг нано технологиор хийгсэн тийм ээ энэ шарах үе мөчний бүх өөрчлөлтөнд хэрэгэлдэг ийм бүтээгдэхүүнүүтэй. За алай гэлэн энэ бол хөлдөл төлөгдөл тийм ээ. Одоо бол 100 шумуулан тацуулдаг шүү дээ. Шумуулан тацуулахад тэгээ нарны хордлогонд гэх мэтлийн харшилд эдгээр зүрхэж болно. За шампунь байна. Энэ бол ерөөсөө эмчилгээний шампунь. Ерөнхийдөө ингээд нас яваад ирэхээр ингээд хүний үснэ халцраад унамтгай болоод байдаг тийм маш их ус унаад байдаг. Энэ ус уналтын эсрэг эмчилгээтэй мөн энэ горхоо ус маань энэ шампунд орж өгөөл үсээ эрүүлжүүлж угааж байна гэсэн. За энэ тампон байна. Энэ бол эмэгтэйчүүдийн үрэл гэдэг. За эмэгтэйчүүдийн миом, гиста, цистит болон онцлогдсон өвчин. За мөн эмэгтэйчүүд өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд тийм ээ өөрийн цэвэрлэгээ нөхөн сэргээх эмчилгээний журмаар хэрэглэх эмэгтэйчүүдийн тампон байдаг тийм ээ нүтрээний булчин маш сайн чангалж өгдөг. За боссаа гэдэг маань сүүлд ирсэн маш сайн цай байгаа нь ходоод гэцний зовиртой усудаа сайн. За тэгээд өдөр тутам өдрийн даамсагнууд байдаг. Даамсаг маань хүртэл ийм мөнгөний анионтой. Энэ болохоор бактери устгагчтай гэсэн. Мөнгөийг ерөн хүмүүс мөнгө аяган цай уудаг тийм ээ. Энэ хортой бодисыг мөнгө аяган тэгэхээр харалдаг гэдэг юм. Тэгээ мөнгө гэдэг маань анион гэдэг хэлбэрээр дандаа бактери юу харшлын эсрэг үйлчлэгээтэй учраас эмэгтэйчүүдийн эмзэг орчны тэр эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг юм даамсаг байна. Үзэгчид маань бас өөртөө нэлээд сайн судлаад үзэх юм бол за охид бүсгүйчүүд донд яг одоо турах хүсэлтэй охидууд донд поохын бүтээгдэхүүнүүд ер нь бол нэлээд алдартай. За яг эрүүлэр турахын тулд поохын бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг. Бас яг одоо гаднахт одоо арьс арчилгаанд ч гэх юм одоо алай гэлд гээд бид нар бол ер нь охид бүсгүйчүүд бол ер нь маш сайн мэдэх байхаа. Тэгэхээр яг өөртөө хэрэгтэй тэр зүйлийг бас яг мэрэгжлийн хүнээс нь зөвлөгөө аваад хэрэглэх юм бол илүү үр дүнтэй авах байх. Тий. Манайхан бол ерөөсөө одоо бол ингээд ажил сайхан цуглаад үйл ажиллагаа чигдэрч байгаа учраас бол доор хуцаар холбогдоод тий ажлын цагаар амралтын өдрүүдээр цагаа аваад уулзаж зөвлөгөө авахд бол энэ бүхэн нээлттэй байгаа. Тий бүтээгдэхүүнээ алийг яаж явах вэ? Өөрт нь ямар бүтээгдэхүүн тохирох вэ тийм ээ? Мөн ингээд одоо бас нэг бүх хүмүүс вакцинд хамрагдаагүй байна. Бас нэг өвчин бас ч дуусчаагүй байна тийм ээ. Бас тийм үхэл гэж тий болоогүй байгаа. Бид нар маскаж тайлах болоогүй байгаа. Энэ тохиолдолд гэртээ үргүүлээч авах боломжтой тий. Өөрөө өмнө нь ууж исэн улсууд маань маш олон хэрэглэгчид байдаг. Надад бүр хэрэглэгчид маань та телевизээр гарч байгаа штэ. Би таны уцыг мартсан байсан. Одоо ингээд хараад залгаж байна. Өмнө уужаасаа ингээд энэ олон хэрэглэгчтэй зөвлөхөд ерөөсөө одоо надаас бол маш олон орон нутаг сум орон нутгуудаас бол олон хүмүүс авч хэрэгэлдэг. Тий бүгд авах боломжтой. Хөдөө орон нутгууд Монгол шуудгийн салбараар хүргэлтээр явж байгаа. Хотод дотор бол мөн хүргэлттэй байгаа. Өөрөөр даваа талтай байгаа.
За одоо хоёлаа похо бүтээгдэхүүний одоо хамгийн одоо маш олон эд шидтэй, олон үйл ажиллагаатай тэрхүү одоо бүтээгдэхүүнийг хамтдаа танилцуулъя. За гаднаас нь харахад их гоё чимдаантай, их гоё дэлдэлтийн дэлгсэн чинь их хөөрхөн одоо ер нь бол маш гоё технологи тий гараад ирлээ. Тэгэхээр яг энэ бол ямар үйлчилгээтэй, эд шидтэй бүтээгдэхүүн бэ? Таг бас гоё тодорхой танилцуулаач. За энэ Poco компани маань ийм биоэнергийн аппарат гэж ирсэн. За BM1, BM3 гэдэг энэ бол 3 гэдэг нь тийм ээ араас сайжруулсан юутай аппарат наа гэсэн үг. Энэ ямар учиртай гэхээр ерөн хүний биед бол ийм цэг гэж байгаа тийм ээ уламжлалт дангаа ухааны зүү тавиулгаа тэр цэг дээр нь тавьдаг. Тэр цэг хоорондын холбосныг бол мердан буюу сууг гэдэг. Ерөн хүний сууг бөглөрснөөр хүнд өвчлөл үүсээд байна гэж үздэг. За тэгэд энэ бөглөөг нь яаж гаргах юм бэ гэхээр энэ биоэнергийн судлаар энэ аппаратаар энэ хүний тэр суугийн бөглөөг нээж өгнө гэсэн үг тий. За энэ ерөнхийдөө тэр ямар завирууд болоод байна гэхлээр ингээд хүний хоёрын хөөрнө гэдэг тийм ээ хүзүү нуруу хөшөөд байгаа. За тэгээ нурууны маш олон янзын өвчнүүд байгаа. Нурууны морилт тийм ээ суулт гэдэг байгаа юм тийм ээ зөөлгийдийн гэмтэл энэ бол одоо бидний нэг хийж байгаа ажил орчин нөхцөлтэй тийм ээ маш их суудлын ажил хийж байна эсвэл маш их хүнд юмыг удаан цагаар өргөж байна эсвэл даарч хөрчин гэдгээсээ үүсэл тийм ээ үүсэж байгаа өвчин за тэгэл өвдөг дохой үе ингээ үений маш их хагалгаануудад хүмүүс ордог болцсон тийм ээ ер нь тэгээд өөрийнхөө юмыг аргадаа сайхан эрүүл байх нь зөв. Тэрс гаднаас тавьсан юм бол яг өөрийн хэрэгтэй шиг болтгоо л байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө л энэ зориулж тэр хагалгаанд орохгүй юмсан тийм ээ. Гайгүй байгаа үед нь сувг судлын нээгээ тийм ээ. Хөшин хөөрөнгийн арилгаад ингээ эрүүл болох юмсан гэдэг үүднээс энэ аппарат гарсан. Нөгөөтэйгэр болохоор нэг эм тан уух, ерөнхийдөө тариамараа хийлгэх, эмнэлэгт хэвтэх дургу ирнэ бариулаад таалуулаад илүүлээд явах дуртай хүн байж болно шүү дээ, тийм ээ. Энэ усуудад их тааламжтай мэдрэмж төрүүлнэ, тийм ээ. Биоэнергийн аппаратанд орчиход. За энэ ямар давуу талуудтай гэхээр бодисын солилцоог сайжруулж өгнө, цусны эргэлтийг нэмэгдүүлж өгнө. Тэгээ хүний өөрийн байглаасаа тэр эрүүл байх чадварыг дээшлүүлж өгнө. Нөгөөтэйгэр болохоор хортлагыг тайлж өгнө. За үе мөчний бохирдлыг арилгаж өгнө гэд маш олон талын юутэй энэ аппаратанд ерөнхийдөө нэг орсноос энгийн бариагаар 10 бариусантай тэнцдэг. Тэгээд ийм сайхан аппарат бий болсон. Тэгээ энэ аппарат бол түрүү үеийнх нь бол зөвхөн хүний биеинд ингээд массаж хийхэд зориулагдсан байсан бол одоогийнх нь бол ийм даачигтай болсон. Даачиг нь болохоор ингээ хүний биений биш хүний нүүрэнд тийм ээ одоо хүмүүс л юунд их дуралдаг болсон хүүхнүүд ямар байвал гоё юм массажинд ороод ингээл альсаа илүүлээл одоо яг нөгөө байж ивэл бас яг илүү үнэтэй байдаг. За хүний нүүрний арьс ирэн ямар үед илүү гэрэлтэй сайхан залуу тий дуунчгүй одоо гэрэлцсэн л арьстай байх. Тий хүмүүс ерөөсөө л яг зөв яадаг гэхээр цайвар сайхан цагаан тийм ээ үрчлээгүй нөсөө толбгүй ийм л сайхан арьстай байхыг эмэгтэйчүүд маань илүүд үздэг. За энэ аппарат маань ерөөсөө л энэ нүүрэнд зориулагдсан. За тий юугаар тэгж хэлж байгаа хэрэг энэ ерөөсөө үрчлээ татах үйлчилгээтэй. За үрчлээг бол хүмүүс янз бүрийн аргаар татж байна л да тийм ээ зарим нь тариа илгэж байна зарим нь косметикийн гоо сайхны хагалгаанд орж байна тийм ээ за гоо сайхны хагалгаа гэдэг маань бас л хагалгааны нэг хэлбэр тийм ээ арьс махаа зүсүүлнэ л гэсэн. Тэгэхээр ямар нэгэн хагалгаагүйгээр энэ үрчлээг тэнээлгэх аргыг л энд биоэнерги аппаратаар хийж өгнө л гэсэн. Тий ийм үедээ за тэгээд энэ цайруулах бол ёстой маш сайхан хүний арьсыг өнгөлөг гөлгөр тунгалаг болгодог. Энэ юутай холбоотой гэхээр бид нар ингээд нүүрэндээ маш олон янзын юм хэрэглэж байна л да тийм ээ нүрээ будаал кремдэл одоо дээрээс нь хэдийн янзын дос давхар дүрхэл тийм ээ өдөржингөө яваад ороо ирээд бол угаагаал цэвэрлэдэг. Угаагаа цэвэрлж байгаа цэвэрлэгээнийх нь бодисууд маань мөн л химийн арилгатай байдаг. Тэгэхээр хүний нүүрэнд бас үлдчихэд. За энэ цэвэрлэгийг маш сайн 100% цэвэрлж өгдөгөөр энэ аппарат бас давуу талтай. За хүний арьсыг ингээд цэвэрлээд өвчлөөгөө тэнгэр болгоод тэр коллаген нь дээшлээд ингээд нөхөн сэргээгдэд ирэхээр хүний өөрөөсөө сайхан булбарай, өнгөлөг тийм ээ өвчлөө багтай тэр юу чи гарч ирэх нь шүү дээ. Өвчлөө суусан юмнууд хүртэл тэнийж өгдөг. Энэ аппаратанд орсноор. За тий нөгөөтэйгэр болохоор ерөөсөө энэ аппарат маань уламжлалын эмч бариа цэцлийн газрууд бол аваад маш ихээр хэрэгжилж байна.
Нөгөөтэйгэр бас ийм олон хүнтэй албан газрууд бол ажилчдынхаа эрүүл мэндэд зориулаад аваад бас нэг ажилчнаас сургаад мөн хэрэгжилж байна. Нөгөөтэйгэр хувь хүн таач өөрөө авч болно. Гэртээ гэрийнхээ нөхцөл тий охин нь ээжтэй тийм ээ. Ээж нь охиндоо хийгээд ээж болно, нөхөртөө хийгээд ээж болно. Сайхан тийм ээ. Энэ бүх эмчилгээнүүдийг энэ ерөөсөө юу хийдгийнхээр гэрийн нөхцөлд ерөөсөө хүн одоо 150-ыг бол заавал уламжлалт эмчилгээний эмчтэр очиж штэ. Тэгвэл энэ аппаратанд ерөөсөө бариа засал, цэгэн массаж тийм ээ, зүү, төөнүүр, шарлага, гуаса гэдэг энэ уламжлалт эмчилгээний 6-7 эмчилгээг энэ аппарат зэрэг явуулж гараад давуу талтай. Тий. Ингээ гэр бүлийнхээ өрөөнд гэртээ сайхан энэ одоо ямар нэгэн тий вирус салбаргүйгээр гэртээ суужгаад эрүүлжих боломжтой гэсэн үг. Тий. Гэрийнхаа нөхцөлд ер нь бол массажинд ер нь бол орчиж байна гэсэн үг. Тэгээд энд дээрээс нэг авцсан байхад бол бид нар маш удаан 10 жилийн хугацаатай тий гэр бүлээрээ эргэлж болно тийм аппарат байгаа. За аппаратаа авсан нөхцөлд бол түрүүний ярьж байсан тэр эрүүлжүүлэх бүтээгдэхүүнээс бол гэр бүлийн багцаар эрүүлжүүлэх бэлгэнд бас очиж байгаа. Тий давхар хэмжээний тий аппарат бол очих нэрээ очиод дээрэс нь тэр уух бүтээгдэхүүний бол бас тодорхой хэмжээгээр бэлгэнд явчихж байгаа гэдгийг дуулах таатай байна. За магадгүй бас яг хэрэглэж үзээд нэг удаа туршиж үзээд авахыг хүсэж байгаа хүмүүстээс боломж байгаа болов уу? Байгаа. Бид нар одоо ингээд уулзалт энэ аппаратаа өөрөө очиж нэг удаа хэрэглээд үнэхээр сэтгэл санаанд нь таалагдвал энийг авч болно тий. Орон нутгийн маань улсууч гэсэн мөнгөө шилжүүлээд бид нар одоо бас л энэ аппаратын тийм ээ гэрийн хаягийн дагуу л ингээд явуулж байгаа тий. Тэгээ хоорондоо энэ одоо онлайн нөхцлөөр бид нар сургаж байна. Тий янз бүрийн сургалтууд байна. Тий ганцаарчилсан сургалтууд байна тий. За энд бол яг хэрэглэгдэх одоо хэрэгслүүд нь бүгдээрээ байх шиг байна. Маш олон төхөөрөмжтэй ер нь олон янзаар хэрэглэгдэж болно гэдэг нь яг энэ төхөөрөмжихэд л одоо жишээлбэл хүн нэгэндээ хийж яхад одоо ганцаархнаа байсан тохиолдолд энэ аппаратаар энэ диода тавиад тийм ээ бид нар зүрхний бичлэг хийлгэж байгаа ингээд вин дээр юм тавьдаг. Энэ шиг тавиад сухад энэ аппаратны маань эмчилгээ болно л гэсэн. Өөрөө өөртөө хийх боломжтой гэдгээр бас давуу талтай. Заавал хүний шаардлага. Та одоо юу үзүүлэх гэж байна? За би энэ усан болохоор тий цэвэр усан дотор ийм шингэн сав хийцэн байгаа. Энэ хөөсрөөд байгаа тий. Энэ ямар учиртай юм гэхээр одоо бид нар ингээд л өдөржингөө гадуур тийм ээ өрөвсөл бактери одоо шороотоос юу гэдгийг ингээд нүрээ цэвэрлээд дараа нь ингээд цэвэрлэгээний бодисоор цэвэрлж байгаа тийм ээ ямар нэгэн шингэн савнгаар угаагаал тий. Тэгээд угаагаад байхад хүртэл хүний нүүрэнд ийм бохирдлууд үүсч идэг юм байна. За тэрийг яаж зүгээр болгох вэ? Одоо энэ бүжгэнсэн юу вэ штэ тийм ээ? Энэ шингэн савнг юу вэ? За энэ диодон дээрээ тавь. Одоо юу маань аппарат маань доороос ажиллаа тий. Халуунаар ажиллаж байгаа юу? Тий халуун бүлээнээр ажиллаж байгаа. За тэгээд энэ бохирдлын маань ингээд дээш нь хөөч чинь тий. Одоо энэ савнгийн хөөс дээшлээд ус маань ингээд тунгалагшаад ирж штэ. Тэгэхээр ингээд хүний нүүрэнтх бохирдлуудыг мөн адилхан ингэж татаж хөөж гарганаа гэсэн үг тий. Гүндэн тий гүнээс гарч байгаа бохирдлуудыг ингэж гаргадаг. Маш сайхан ингээд тунгалаг болоод энэ хөөсөн дээшлээ тийм ээ. Ингээд ирж байгаа давуу талтайг харж байна. Тий ийм гоё аппарат байгаа. За нөгөөтэйгэр энэ аппаратанд бол одоо хүмүүс яриад л гэхдээ ямар үр дүн байна вэ гэдгийг тийм ээ. За энэ аппаратанд орсноор бол их олон сайхан үр дүнгууд гарч байгаа. За өвдөгний хаалгаанд орох байсан орох болох жишээний тийм ээ. Эсвэл энэ нурууны суулттай, нурууны мөрөлттэй улсууд бол 2-3-аас 5 удаа, 5-аас 9 удаа тухайн хүний биеийн байдал ямар вэ гэдгээс шалтгаалаад хэдэн удаа орох нь шийдэгдэг байгаа. Тэгээд нурууны өвчмөл бас нурууны өвчмөл хэцүүлдэг тийм ээ. Орой л ингээл нуруу чилээл өвдөөд л байдаг. Ер нь л байнга л тийм зовиортой яваад байдаг тий. Хүн харахад бол гадна талаасаа энээсээ энэ өвдсөн үнэ гэхээргүй. Энэ хүзүү нурууны шохойжилт хөвшин хөөрөнгөнд маш сайн нөлөөтэй байна. За тэгээ манай энэ аппаратыг бариаг сонирхол бид нар бол одоо ингээд 5 удаагийн барианд 1 удаа үнэгүй гэдэг сэл урамшуулал зарлж байгаа. За анхны удаа бол тэр хэсэгчилсэн бариаг бол аппарата таниулах нөхцөл үн төлбөргүйгээр хийж байгаа. Тэгээ над руу уцтаал цагаа товлоод энэ ямар учиртай хаана өвчтэй байна уу тэр хэсгийнх нь хэсэгчилсэн барай бол үнгүүгээр хийгдэж байгаа. Үгээрээ давуу талтай байгаа. Энэ доор хуцаар холбогдоод цагаа аваад үйлчлүүлж болно.
Тэгэл яг үзэгчтэй тэгэхээр өнөөдөр Похо эрүүл мэндийн бүтээгдэхүүн дээр та бүхэн дээр бас яг зөвлөгөөг өглөө. За яг одоо өглөө хөтөлбөрийг үзээд за үзэгч та бүхэндээс яг өөрт нь хэрэгтэй тий танд бас яг зөвөрлөгддөг өвчин байгаа бол за үзэгч та бүхэн маань яг одоо доор харагдаж байгаа утас руу холбогдоод за мэрэгжлийн үнээс нь яг зөвлөгөөг аваад өөрийнхөө эрүүл мэндэд анхаараарай гэж бас зөвлөмөр байна. Тэгээд өнөөдөр ирээд бидэнд бас яг энэ мэдээллийг зөвлөгөөг өгсөн танд маш их баярлалаа. Маш их баярлалаа. За чамд ч гэсэн ажлын амжилт хүсье. За ингээд үүнээс гадна манайхаар үйлчлүүлж байгаа бүх үйлчлэгээндээ бол энэ 20 сарын дэглэмийн тийм ээ эсвэл энэ одоо нэгдүгээр хоёрдугаар тунгаа хийлгээд дархлаажуулалтынхаа юг авцсан улсууд бол барианда ороход бол 100% чөлөөтэй байгаа. Тийм. Одоо нэг бид нар чинь нэг юунийхаа дагуу ажиллаад байгаа шүү дээ тийм ээ. Нийгмээрээ бүгдээрээ тийм ээ хамтаараа энэ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тийм учраас та ингээд ирээд бариандаа орж олноо. Энгийн эхний үйлчлэгээ үн төлбөргүйгээр авч олноо. Зөвлөгөө мэдээлэл бол үн төлбөргүй байгаа. Хүргэлт мөн үн төлбөргүй байгаа. Тий ингээд ажлын цагаараа холбогдоод уулзч олноо. За баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй тэгэхээр өглөө хөтөлбөрийн зочны цаг энэ төрөд өндөрлөж байна. Үзэгч та бүхэн маань өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.